Өөрчлөлтөд өнөө өглөө хөтөлбөр та бүхэнд студид хүрэлцэн ирсэн хөөрхөн одоо зочдынхаа авиасыг хүрэхэд бэлэн болоод байна. За түүнээс өмнө хоёр дугаас асуух зүйлсүүд инглээ манай телевизийг үзэх туфтаа юу? За аль нэвтрүүлгийг мэдээ илүү үздэг вэ? Би нэг так тэгээд нэг сонсогчдын даамжсыг үздэг. За тэр дундаас олон юм сурсан уу? Юу сурсан бэ? Би мог тэгээд машин тэгээд өндөр алаалагч тэгээд хатан очин шоуыг сурсан. Ямар гоё юм бэ? Өөр юу сурсан? Би нөгөө хатан тэтмийг хийх сурсан. Хэдэн тэтэн байгаа вэ? Нэг тэтэнтэй юу? Олон тэтэнтэй юу? Тэтэнтэй. За Очка гэдэг тийм манай ээж доод дүүгийнхэн үеэлүүд энэ дээ шүү дээ. Дүү эмэгтэй эрэхтэй юу? эмэгтэй. Сайн найзууд юу? Сайн бай. За дааны бас түрүүд найзуудтай зориулаад олон өсөг гөрөлөөр танилцуулсан тий. Өсөг гөрөлийн ийм гоё номыг хэн хийж өгсөн бэ? Эмээ нөө. Эмээг хэн гэдэг? Аяндч. Эмээ ямар мундаг юм бэ? Эмээ бас тэр сансрын хөлөг онгоцыг хамт хийсэн гэсэн тий. За эмээтэй хайртай юу? Эмээтэй хайртай гэж зурагтаар хэлчихэж эмээ нь одоо үзэж байгаа. Хайртай шүү эмээ. За манай одоо өдөр шавханд зориулаад бас авиас үзүүлэх байгаа. За хин ихлэн маань хэлээд дуугаад болоо үзүүлэх үү? За тэгээ. Утэн нэгрээ бүдимэн улсын анар аяцхай шинэхэн назатай танилти шүлэг дууся ток хасаатай санан Манай тоглоомын дуу ер нь их олон хүүхдүүд их хөвгөлтэй байдлаар ингэж хөрхөн дуулдаг. За манай охин чалгаагүй чинь бас 5 настай охинтой тоглоомын дуу аюул сайн дуулдаг. За дааны маань ямар авиас үзүүлэх вэ? Дааны маань хавт бүжиг үү? За. Хавт бүжиг үзье. Тэгэл аваад. Өдөрт манай сонссон бага амар роботын одоо үйл хөдлөлийг аяа оруулаад гэдсэн тий. Наанма өдөрт манай сонссон бага. За үнэхээр авиастай хөрхөн хүүхдүүд маань үргэлжлэн ирсэн байна. Дахиад авиас байгаа юу? Үзэл таана. Юу вэ? Шүлэг үү? За шүлэг. Хоёрын чагцсан дээгүүр урдах замын чтүүрэн алаг зүрхийн минь цохилт 10 хууны авьяасанд хоёр чагцаалагшин хонгор амгамрууд нь хоёр чагцаалагшин цэлийн далай домбон. Мундаг ээ. За
энэ бол мөрөөрийг одоо талархах шиг байх шиг байна. За дааны болоод инхлэн нартай их баярлалаа. Эдгээр хоёр сурагчид маань Эрдэнэт сургуулийн 1 ангид сурчдаг. За одоо 1-р анги хоёр сурагч байгаа. За үзэгчид маань бас зориулаад өөрсдийн одоо физикийн туршилтыг та бүхэндээ хүргэсэн байгаа. За альва амьд амьтан болоод хүн хэрхэн яаж хөдөлдөг вэ гэдгийг нотлон үзүүлсэн. За альва үйл хөдлөл хийхэд бол тодорхой хэмжээний одоо хүч шаардлагатай. За хүч одоо үүснээс тодорхой хэмжээний хөдөлгөөн үүсэж байгаа гэдгийг энэ хоёр маань их олон одоо туршилтаар нотлон үзүүлсэн байгаа. За өдөрт одоо 1-р анги гэхэд их олон зүйлийг сонирхон судалсан. Үнэхээр их сайшаалтай байна. Тэгэхээр эцэгчүүд нь болоод эмээ өвөнд маш мундаг та хэдэр өнөө өглөөхөөр хамт олон маш их бахархаж байна. Үдээс нөхдөд энэ олон зүйлийг за тэр өгдөг өгүүлийг судалсан байна. Дуу хүртлүүдийг сонирхолтой байдлаар дуулсарсан. Хоёрдоо их баярлалаа. Та хоёртоо сайн сайхны хүсье. Зөндөө олон зүйлийг сураад дараа манай студид ирээрэй. Баярлалаа. Баярлалаа дааны маа. Баярлалаа. За